2025 оны мэндийг хүргэе. Энэ подкаст 25 оны подкаст болж хувирж байна. Уул нь би бичихтэй 12 сарын 30-нд бичиж байна. Энийг бичиж байгаа шалтгаан нь өнөөдөр би нөгөө сар болгон хийдэг сургалтынхаа манай Alpha Humans гэдэг сар болгон би сургалт хийдэг байгаа онлайн хөвчлэн. Сургалтынхаа дараачийн хийх гэж байна. Тэгээ өнөөдрийн сэдэв болохоор ер нь миний жил болгон хийдэг, оны эцэст хийдэг, оны хэдний хийдэг, оны эцэст нь болохоор хэдүүлээ зорилгоо тодорхойлох процесс явагдана. Гэхдээ эхэнд нь болохоор дүгндэг, өмнөхөө дүгндэг, сурдаг, ойлгодог. Тэгээд тэнцэнээсээ буцаагаад илүү үр бүтээмжтэй, илүү амжилттай шинэ хүнийхээ төлөвлөгөө гаргах гэж хичээдэг байна. Тэгэхээр тийм сургалт явуулж байгаа. Тэгээд тэрнийхээ хүрээнд би энэ подкаста бас бичээ гэж бодсон. Миний YouTube-ийг энэ суугийг ч гэсэн харах юм бол би ерөнхийдөө жил болгон яг л энэ сэдвийн тухай ярьдаг байгаа даа. Тэгээд энийг боломжтой ёсороо үргэлжлүүлэе гэж бодсон. За тэгвэл хэдүүлээ 25 оноо төлөвлөх тухай подкастыг хий. Тэгээд миний бодлоор энэ дээр бол магадгүй 2-3 подкаст болох болов гэж байна. За тэгээ шууд эхлэе. Хамгийн түрүүнд би та хэдийг ер нь одоо энэ өөрийгөө оноо төлөвлөх гэдэг дээр жоохон ухуулга хийх гэдэг үзье тийм ээ. Хэдэн зүйлийг санаасаа гэж үзэж байна. Энэ 25 он гэдэг бол таны хувьд таны амьдралын жил гэдэг битгий мартаа өөр хүнийх биш. Тэр жилийг таны амьдралын 25 онд ямар байхыг зөвхөн та л удирдах байгаа. Тэр жилийн онцгой байх нь таны сонголт. Тэр жилийн бүтээмжтэй арай нэг ондоо байх магадлалыг үүсгэх нь бас таны сонголт. Та тэр жилд энэ ингээд яг эхлэхийн өмнө зогсож байгаа хүний хувьд танд олон зүйлийг удирдах боломж байна. Яг нөгөө талдаа хэрвээ та ихгүй гэж шийдэх юм бол би удирдахгүй. Би энэ жил өөрийнхөө хүснээ өмнөө зорилго болгож тавихгүй, мөрөөдөхгүй гэх юм бол бас яг таны сонголт гэдгийг битгий мартаарай гэж хэлмээр. За тэгээ бас нэг зүйлийг хэлчихье. Биднэрт амьдралд хязгаартай эдэн жилүүд байдгийг битгий мартаарай. Бидний амьдрал угаасаа жоохон богинохон. Тэгээд тэрэн дотроо энэ жил гэдэг нэг чинь бидний одоо маш хурдтайгаар өнгөрчдөг. Тэгсэн мөртлөө бидний амьдралыг хүчтэйгээр өрнүүлдэг, өөрчилдөг юм хангалттай хугацаа байдаг. Хордон өнгөрчдөг мөртлөө тэр хугацааг хэрвээ зөв авч явах юм бол хүн амьдралаа өөрчилж болдог. Амьдралаа муугаар цайнарч янз бүр эргүүлж болдог. Ийм жил гэдэг битгий мартаараа. Тэгээд эцэст нь хэлэхэд юу та нэг бол алгадуулж болно, нэг бол алгадаж болно гэдгийг буцаа сануулчмаар байна. Би өөрийнхөө төлөвлөгөөнүүдийг одоо ингээд жил болгон одоо ингээд өнөөдрийн подкастаар ярих гэж байгаа шиг энэ жил болгоны өөрийнхөө төлөвлөгөөг гаргаад одоо бараг 8 жил болж байна уу гэж харж байна би. Одоо яг иймэрхүү юм оны эцэст нь өмнөхөө дүгнээл дараач хараа. Гэхдээ мэдээж хэрэг жил өсөх тусам миний арга барил өөрчлөгдсөн, ерөнхийдөө сайжирсан гэж харж байна. Гэхдээ заримдаа бас муутсан аргууд байна. Тэгээ сүүлийн 8 жил хийж яхад бол одоо миний итгэдэг, ойлгодог болсон зүйл нь юу вэ гэхээр би төлөвлөгөө гаргах юм бол би тэр жилийг өөрийнхөө аюу амжилттай жил болгож чадах юм байна гэж хэлж чаддаг болсон. Би төлөвлөгөө гаргах юм бол өөрийгөө амьдралынхаа удирдлагыг илүү сайн авч чаддаг юм байна. Би төлөвлөгөөтэй байх юм бол мөрөөдлөө бодит болгодог юм байна гэдгийг бол өөрөө яг би ирээ мэдэрсэн байгаа даа. За тэгээд тэрэн дотор юу орж байгаа? Баялаг хоригдлуулах юмнууд орсон. Би хүсэж байгаа зүйлүүдээ авах асуудлууд яригдж байна. Хүсэж байгаа амьдралын хэм маягаа бий болгох асуудал яригдж байна. Ажил төслүүдээ сонгох, тэгээд зөвхөн өөрийнхөө хүсэж байгаа зүйлүүдийг хийдэг зүйл рүү орсон. Миний удирдлагын доор байгаа биш юм шиг мөртлөө тэгсэн мөртлөө би удирдах чадж байгаа зүйлүүд дэндүүх айгүйх байдгийг олж харсан. Би өөрийгөө өнөөдөр жил ирэх тусам илүү эрүүл, залуу болгож чадсан. Энэ бол миний мөрөөдөл зорилго тодорхойлсны ид шид үр дүн гэж бол яахааргүй хэлж чадна. Бас ингэснээрээ би өөрийгөө сайжруулах. Гэхдээ сайжруулах гэдэг дээр зорилго гаргах гэхээр дандаа ирээдүйд ингээ шинээр хийх гэж байгаа юм ярьдаг боловч энэ процесс дотор бас нэг хийгддэг зүйл нь бид нар муугаа сайжруулах гэдэг юм аюух хийгдэж байгаа. Жишээ нь 24 онд, 23 онд миний сул талууд юу байсан?
Тэгвэл би тэрэн дээр яаж ажиллаж байгаа тухай энэ дээр энийг бас хийх төлөвлөх тэгээд энэ өөрийгөө сайжруулах гэхдээ сул талаа багасгах гэдэг зүйлийг энэ зорилго тодорхойлох жилүүдээр бас эдгээр хийх боломж гардаг байна. Тэгэхээр тэгээд хэлж шүү би сүүлийн 8 жил тавьсан зорилгуудынхаа хамгийн бага хувьдаа гарсан нь 70% тэл гарсан гэж нэгсэндээ 100% одоо чинь 100 сая төгрөг олно гэдэг зорилго тавьсан бол хамгийн багадаа жил болго ингээд тавьсан бол хамгийн багадаа би ядаж 70 саяг юм болсон. 100 ном уншнаа гэж тавьсан бол хамгийн багадаа би нэг 70% ном уншиж чадсан ийм үр дүнуудыг гаргачихсан байна. За тэгээд тэрнтэй холбоотой хамгийн түрүүн бидний хийх ёстой зүйл чинь өнгөрсөн оноо төлөвлөлт сурах, дүгнэж сурах хэрэгтэй. Тэгээ би тэрэн дээр яг нэг хэдэн өөрийнхөө ерөнхий алхмуудыг хуваалцаж байгаа тийм ээ. За нэгт нь болохоор би оноо нэг ингээд эхлээд энийг хийхдээ яг гэхээр 24 онд хэрвээ та төлөвлөгөө 24 он яг энэ шиг ингээд өнгөрсөн жилийн 12 сарын 30-нд ингэж төлөвлөгөө гаргаж ирсэн бол тэрийг хараач гэж. Тэгэхээр би яасан бэ гэхээр 24 онд гаргасан төлөвлөгөөнүүдийг харсан. Тэгээд би тэнцэнээсээ хамгийн түрүү би нөгөө хэмжүүртэй смарт гэдэг зорилгоудаа гаргачихсан байсан болохоор миний гүйцэтгэл ямар байсан бэ гэдгийг харахад аюу амархан. Тэр нь бол ингээд хэмжүүрүүдээр би харж чадсан. За хоёр дахь нь болохоор би ерөнхий мэдрэмжийн тест өөрөө хийдэг. Ер нь 24 он миний үед ямар болсон бэ гэж харсан. Тэгээд тэрэн дотор би яаж болсон? Агуу жил болсон. Тэрэн дотор бас гайгүй агуу эртгтэй гоё жил болсон. Хавтгай жил болсон тийм ээ. Яг л байж байгаараа л байсан жил болсон. Уруудсан жил болсон. Харамсалгүй жил болсон. Аюу хэцүү жил байсан. Гэх мэтэр иймэрхүү одоо юм гарч ингэ дүгнж болох иймэрхүү байдлуудаас та өөрийнхөө жилийг 24 он юу гэж дүгнэх вэ? Би эхлээд харсан чинь минийх юм зүгээр л 23 оноос нэг ахаагүй жил болсон юм байна штэ гэж уул нь бол миний анхны мэдрэмжийн одоо онцлогоонд гарч ирсэн боловч тэгээ би одоо дараачийн мэдрэмж бүгдээрээ одоо ихэвчлэн гар утсан дээр бид нэр амьдралаа бүр тэр чигээр нь ингээд докюментлж тэмдэглэж чаддаг болсон зургаар тэгэхээр би юу зүгэж ийн гэхээр та өөрийнхөө гар утсныхаа ч юм уу компьютер дээрх зургуудынхаа альбом руу ороод тэгээд ингээд бас сараар нь харж болдог болсон шүү дээ. Тэгээ өөрийнхөөгөө хараад тэгээ ер нь яг ямар жил болвоо гэдгийг бодит фактаар нь харж үзээч гэж. Тэгээ би өөрийнхөөгөө харсан чинь нэг сараас эхлээд би шаманы манай гэр бүлийн эхнэр үтээр юм хийх дуртай бөнөр хийх дуртай цаны одоо амралтаараа эхэлсэн байна. Тэрнээсээ цаашаа үргэлжлүүлээд би мундаг бодож исэн гоё аяллууд хийчихсэн төслүүдээ хийж чадсан юм байна гэдгээ харсан. Би яг одоо ингээ харчдаг шүү дээ. Ингээ сар 1-р сар ингээ 2-р сар ингээ 3-р сар тэгээ ингээ харангууд би 1-р сард гэх юм уу 2-р сард би ойрхот орнод төслүүдээ нэгэн Эмиратад аягүй цаг өнгөрүүлсэн юм байна. 3-р сард манай одоо холоос олон зочид Лондонд ирж бид нартэй цуг байсан байна. Энэ үед бид нар бас байгаль дээр аягүй гой цаг зарцуулж байсан. Би биохакинг олон зүйлээ 2-р сард бас хийж чадсан. 3-р сард манай эхнэр бид хоёр хэд хэдэн гоё турк явсан. Денмарк улс руу явсан. Гэх мэтийн бас хиймээр байсан гоё аяллууд хийгдсэн байна. За 4-5 сар руу ороод ирсэн чинь би Америк руу аялсан. Биохакинг зөндөө юмсэн. 6-р сард би 5-р сард би MIT руу аялаж гоё хийн гэсэн төслөө хийж чадсан байна. 6-р сар руу ороод ирээд 7-р сар руу оронгууд нөгөө нэг миний одоо 20 бутаанд 20 болсон байна. Тэгээд гутаа яг араас нь 8-р сард манай Play Academy буюу энэ жил үүсгэсэн шинэ одоо стартап хуучин одоо мэндэ ингэж хуургаад боловсролын юм гоё сургууль болгож байгаа. Тэрнийхээ анхны кампыг бид нэр тэрлж хийсэн байна. Тэгээд тэрнийхээ араас шууд 9-р сар руу оронгуудаа би цаашаа үргэлжлүүлж бас тэгээд нэлээд аяллууд хийсэн байна. Тэгээд дээрээс нь 9-р сард бас би өөрийгөө эмчлэх одоо нэг recovery дээр нэлээд алхмууд хийсэн байна. 10-р сар руу ороод ирэнгүүт би дахиад буцаад Америк руу аялсан байна. Тэгээд Монгол руу дахиж аялсан гэх мэтээр тэгээд 12 сар 11 сар дахиад би Америк явсан. Тэрэн гутаа буцаж ирэнгүүтээ Америк Монгол руу 12 сард дахиж яваад тэгээд одоо ингээд 12 сарын 30-нд Лондонд энэ жилээ дуусгаж байна. Энээсээ гадна гих мэтэр ингээд харсан чинь миний түрүүчийн ярьсан 24 он маань
агуу гоё жил болсон юм биш үү. За тэгээ энэ дотор нэг бодовчтой гэж байгаа зүйлүүд байна. 24 оноо бодонгууд танд юу хэцүү байсан бэ? Тэр тухайд бодорой гэж хүсэж байна. Юу гоё мундаг байсан бэ? Амжилтууд юу байсан бэ? Тэрийгэ бичээрэй гэж хүсэж байна. Таны хувьд 24 онд ямар чухал хүмүүс байсан бэ? Тэрийгэ бичээрэй гэж хүсэж байна. Тавьсан зорилгоодынхаа хэдэн хувьтай биелүүлсэн бэ? Тэрийгэ бичээрэй гэж хүсэж байна. За миний хувьд болохоор ерөнхийдөө энэ жил нэг ойролцоогоор 80-аас 92 руу яасан байна. Эрүүл мэндийн бүх зорилгынхаа 90% биелүүлсэн байна. Дасгал хөдөлгөөн 102-ыг хийх ёстой бас 116 хийгээд дуусч байна. Ном унших дээр 52 байснаас 35-ыг уншиж дуусч байна. Эрүүл мэнд дотор маш олон зүйлүүд дотор нь орчиж байгаа шүү. Нойр, янз янзын хэмжүүрүүд орчиж байгаа. За тэгээ бас нэг юм сонин одоо ингээд таныг ингээд таны амьдралыг хэрвээ ингээд юу сонингийн артикл болгоод тий нийтлэл болгоод тавил гарчиг нь юу вэ гэж. Тэгмээд минийх бол Play Academy бүр яхахгүй болсон. Олон хүмүүс энэ жил бас ашгүй нөгөө бие физиологийн гаднаа бас харагдаж эхлээд хөөхтөгч хүрсэн юм гэдэг юм гарч ирсэн. Монгол Бутаны Бутан хатантай суусан Монгол эрэгтэй хүн гэдэг бас их сонирхолтой юм болсон гэж бодож байна. Бас 24 онд миний хувьд маш том одоо бас нэг урагшилсан зүйл бол би буддизмд буцаж одоо ингээд өшөө номд орж байгаа гэж өөрийгөө харж байна. Би энэ философийн үр өгөөж ашгийг аягүй мэдэрч जैन гэж харж байна. Тэгээд гэх мэтэр та өөрөө таны үед юу вэ? Миний сурсан сургамжууд юу вэ? Таны сурсан сургамжууд юу вэ? Гэх мэт. За тэгээд цаашлах юм бол найз нөхөд ярьж болно, гэр бүл ямар байсан бэ гэж ярьж болно, санхүүгийн зорилго чинь ямар байсан бэ гэж ярьж болно. Та 24 оноо ингээ эргээд харангуй таны талханд орж иж байгаа хамгийн том үйл явдлууд юу болсон бэ? Тэр нь өөрийн чинь үйл явдлууд байж болно, бас анзаарсан дэлхийн үйл явдлууд байж болно, тийм ээ. 24 онд таны талханд орж иж байгаа нэрнүүд хэм бэ нэ? Тантай юм хийж чадсан найз нөхөд гэр бүл дотроос чинь яг ингээ хамгийн их орж ирсэн нэрнүүд чинь хэм бэ гэж ингэж орж ирвэл яг зүгээр. Гэх мэтэр таныг би 24 оноо гих мэтэр өөрөө дүгнж үзээш. Ингээд дүгнээд үзэнгүүт энэчнээс юу гарч ирэх юм гэхээр сургамжууд гарч ирнэ. Тэгээ хамгийн гол нь ийм гэдэг юм. 25 руугаа эднэрийг ингээд шилжүүлж эхлэхгүй 24 онд хийсэн зүйлүүдээс юу үргэлжлүүлж хийхгүй байхад тэднийг зогсоох зүйлүүдээ илэрхийлэх хэрэгтэй, үргэлжлүүлж хийх хэрэгтэй зүйлүүдээ харах хэрэгтэй. Тэг шинээр хийж эхлэх зүйлүүдээ харах хэрэгтэй. За миний хувьд 24 он эхлэхдээ амар их хүчтэй эхэлсэн, маш өндөр ритмтэйгээр эхэлж хагаад сүүлийн 4 дахь улиралт нь би физиологи ядаралтын хувьд нэлээд би ихсээд жоохон унсан. Гэхдээ ерөнхий метрикс бол хэмжүүрүүд харах юм бол аюу мундаг олон юм амжуулсан. Үнэхээр гоё жилүүдийн нэг байсан. За тэгээ 24 оноо дуусахдаа бас нэг санал болгож байгаа зүйл нь хаах хэрэгтэй яриануд байна уу? Очиж уучлалт гуйх хэрэгтэй хүмүүс байна уу? Баярлалаа гэж хэлэх хүмүүс байна уу? Тийм ээ гэх мэтэр одоо би өнөөдөр маргааш та баярлалаа гэдэг мессежүүдийг хэдэн хүмүүстэй явуулах бодолтой байна. Тэгээд 24 оноо анилиз дуусгана. Би бас сүүлийн энэ 12 сард нэг хийсэн алхам юу байсан бэ гэхээр би хүмүүсээс эргэн тойрны ялангуяа 24 онд ойрхон ажилласан хүмүүсээс гэр бүлийнхнаас эхнэрээсээ хамт багийнхнаас Play Academy багийнхнаас гэх мэтэр хамтрагч нараас би юу асуусан бэ гэхээр би өөрөө Око гэдэг хүн энэ 25 онд юуг сайжруулвал танд зөв гэж бодож байна гэдэг асуултыг янз янзаар асууж өөрийнхөө сайжруулах анхаарах ёстой зүйлүүд дээр эргэн тойрны хүмүүсээс би сигнал авсан байгаа. Гэх мэтэр таныг би зөвлөж байгаа зүйл нь 24 оноо гоё хүчтэй хаагаад тэгээ дүгнээд жоохон суугаач гэж. Энийг хийхэд биш тэ нийтдээ 20 минут л орох ёстой. Тэгээ энийг хэрвээ гоёор хийгээвэл би бол яасан гэхээр өөрөө хийчээд хэдэн асуултаа бэлтжээ. Эхнэрээ ингээд хажууд юм үзээ сууж яхад нь эхнэрээсээ би чамаас хэдийн асууж болох уу гэдээ асуугаад тэгээ яасан. Тэгээд би бас энийг ганцаараа өөрийнх дээрээ дүгнэх дуртай. Бас дээрээс нь эхнэртэйгээ бид хоёр гэдэг хүн чинь одоо цуг юм амьдралыг бий болгож байгаа. Хамтын амьдралыг дизайнж байгаа, бүтээж байгаа хүмүүсийн зөвхөн миний зорилгод хангалттай биш. Бид хоёрын хамтын зорилго чухал гэдэг учраас яг энэ шиг бас 24 хоног хоёлаа хосынхоо хувьд, гэр бүлийнхаа хувьд бас дүгнж үзнэ. Тэгэхээр та хэрвээ гэр бүлээрээ 24 хоног түгнвэл бас аюу зүгээр гэж бодож байна. Миний гиз дуурч байна. Микрофон сонсгож байна яаж байна. Тийм ээ нөгөө мацга дуусаагүй байна. Өглөөний подкаст энэ подкаст бичиж байхдаа өглөөний цаг уугаагүй байгаа. Тэгээ энийг хийсэн хэвээрээ байгаа шүү. Тэгээ дуурна гэдэг чинь нарийн эзэн хамгийн сүүлийн цэвэрлэгийн хэсгэл явж явах үед дууралт гардаг байна. Та эдийг сонсч яж магадгүй.
За тэгээд энэчнээс би бас нэг 24 оноо дүнх нь миний нэг айгүй нэг ойлгож авсан зүйл нь энэ юм байлаа. Би өөртөө итгэл жоохон муутцсан байгаа мэн гэдэг ойлгож авсан. Тэгээд тэрний үгс нь гэхэлээ би нэг өөртөө итгэлгүй болоод байх асуудал биш. Би зүгээр өөрийнхөө юу хийх чадвартай вэ гэдэг тэр цэгээ бодохдоо бодит байдлаас хамаагүй доогуур бодоод байгаа юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд тэрний нэг шалтгаан надад би сүүлийн хэдэн жил өөрийгөө цэнэглэх, өөрийгөө суйртай болгох, хүчтэй болгох гэдэг юм дээр ажиллаж исэн болохоор тэрийг алдахгүй тийм эрсдлийн механизм руу менежмент руу бас жоохон орсон байж магадгүй гэж бодсон. Гэх мэтээр би таны 24 онд үгэж. За одоо тэгээд энэчнээсээ цаашлаад 25 оноо бодохдоо болохоор тэгээ ер нь энэ он төлөвлөх гэдэг дээр би нэг хэлмээр байгаа зүйл нь энэ. Хүн болгон тохирсон арга гэж байхгүй. Хүн болгон өөрийн гэсэн болдог болохгүй гой юмнуудыг туршиж үзэх хэрэгтэй. Миний одоо өөрийнхөө энэ 25 он руугаа төлөвлөж байгааг харах юм бол би 4 5 6 7 аргыг хослуулан авч явж байгаа. Тэгээд яагаад юм гэхээр би тэгжээж өнөөдөр өөртөө хэрэгтэй. Зарим нэг арга нь зарим нэг зүйл дээр болон зарим нэг зүйл дээр болохгүй. Тэгээ би хослуулан үзчихээж өөртөө тохирох аргыг олж байгаа. Бас дээрээс нь миний амьдралын хэм маяг, миний эргэн тойрны амьдрал тохирж ийн тохирохгүй байна уу гэдгийг бас үзчихээж тэг явж байгаа. Тэгээ бас хүн болгон өөрөөр юмыг сурдаг, өөрөөр юмыг мэдэрдэг, өөрөөр юмыг ойлгодог. Тэгээд тэрэндээ тохирсон аргуудыг олвол зүгээр. Тэгэхээр би хэлэх гээд байгаа 25 оноо төлөвлөж эхлэх үедээ хүмүүсийн яриад байдаг тэр гадуур байдаг бүх аргуудаас л юм жоо туршаа үзчихээд буруутахгүй шүү. Тэмдэглэдэг арга, ярьдаг арга, өдрөөр нь төлөвлөдөг арга, удирлаар боддог арга, характераа боддог арга, нарийн бичдэг арга. Тэ бүгдийг л төлөвлөж. Би ч гэсэн тэгээ яг тэрний дагуу өөрийнхөө гаргаж байна. За би өөрийнхөө дээр гэс одоо хэдэн зүйл хийвэл эхлээд би 25 оноо бодонгууд, шинэ оноо бодонгууд надад ямар мэдрэмжийг төрүүлсэн, ямар түлхүүргүүдийг гаргасан жилүүд байх вэ гэж. Миний хувьд болохоор амар амгалан тэгсэн мөртлөө би айгүй өөртөө айгүй үнэж баймаар байна. Тэрний өгсөн гэхлээр би гарч ирж байгаа бодлууд, мэдрэмжүүд дээр буруу шалтгаанаар яг бодитоор мэдрэмжээрээ хөтлөгдсөн, бодлоор хөтлөгдсөн өөртөө итгэлтэй үнэж баймаар байна. За энэс гадна мэдээж би compassionate буюу нинжин сэтгэл гэдэг зүйлийг 25 онд бүр өшөө өөр төвшөнд өндөрлөлтөө өөрийнхөө нэг хэсэг болгомоор байна. Тэгээ тэрний өсөн гэхлээр kind буюу хүмүүс рүү ийлдэг баймаар байна. Тэгээ эндээ зориулсан би бас 25 онд өөртөө сануулгаж байгаа хит хитэн мотонуудаа бичсэн байгаа. Тэгээ тэрэн дотор одоо чинь юу байна вэ гэхээр хүн болгон угаасаа сайн хүмүүс байдгийг өөртөө өдөр болгон өглөө болгон сануулж байгаа. Миний бас нэг явж байгаа зүйл нь энд ерөөсө шүүлтүр гэж юм байхгүй гэдгийг өөртөө суулгах гэж хичээж байгаа. Өөрөөр хэлбэл сайн муу зөв буруу гэдэг юм ер нь бол байдгүй шүү гэдгийг өөртөө суулгах гэж хичээж байгаа. Миний бас нэг энэ жил юу хийх гээд байгаа. Миний ингээд түлхүүр үг гэж байна. 25 оны чинь түлхүүр үг гэвэл 25 оныг та ингээд түрүү ярьсан ингээд үгнүүд байгаа. Гэхдээ тэрэн дотроос хэрвээ та ганцхан үгээр өөртөө 25 оныхоо мэдрэх гээд байгаа байх гээд байгаа хувилбараа сануулбал таны үед юу гэвэл миний үед quiet confidence гэж байгаа. Чимээгүй өөртөө итгэлтэй байдал гэж. Чимээгүй гэдгийн ард юу орж байгаа вэ гэхлээр юм болгонд чамд үзэл бодол байх шаардлагагүй. Юм болгоны хариулт чамд байх шаардлагагүй. Юмыг чи хүн болгоны удирдах хэрэггүй, чиглүүлэх хэрэггүй. Чимээгүй тэгсэн мөртлөө хэрэгтэй хүн, бүтэмжтэй хүн, сургамжтай хүн байж болно гэсэн юм өөртөө сануулж байгаа. Миний бас нэг өөртөө сануулж байгаа үг нь мото нь болохоор альва зүйлийн юмсын процесс явцад итгэнэ, ертөнцид итэг гэсэн санаа ярьж байгаа. Тэгээд би бас нэг өөртөө нэг сануулж байгаа зүйл нь 25 он бол миний 2030 он хүртэлх 5 жилийн төлөвлөгөөний эхний хэсэг 5-ын 1 гэдгийг бас өөртөө сануулж байгаа. Тэгээд ингэснээрээ би бас энэ бас миний хийх дуртай зүйл миний сургалтанд суужсэн бол хүмүүс мэдчих магадгүй би богино хугацаа, дунд хугацаа, урт хугацаа гэдэг энэ нэг цаг хугацааны хэмжээг янз янзаар ингэж хөдөлгөж өөрийнхөө хүчтэй зэмсэг болгож ашигладаг байгаа. Энэ тухай би сургалтанд дээр зөндөө ярьсан. Хугацаа, цаг хугацаа гэдэг бол хүний маш бага ойлгодог гэхдээ маш хүчтэй зэрэгсүүдийн нэг байгаа. Тэгэхээр тэрийг ашиглах талаас нь бас ингэж байгаа. За бас хүмүүс ингээд 25 оноо бодохдоо би нэг ашиглаж байгаа зүйл нь хэрвээ таних кино байсан бол ямар төрлийн кино байсан, ямар байлдаантай кино байх вэ? Өдөртэй кино байх вэ? Чимээгүй кино байх вэ? Дуутай кино байх вэ? Аим шиг кино байх вэ? Адал явдалтай кино байх вэ? Та юу гэж бодож байна? Миний хувьд sci-fi байна гэж бодож байна. Гэхдээ би бас нэг Rocky Balboa гэсэн байгаа яа. Тэгвэл тэмцэл болно. Би
алдцахад бэлэн юм жил байна. Хөгжим бодонгууд миний нэлийн ийм binaural beats гэж байдаг. Би янз янзын гигаhertz-ийн хөгжмүүд, тайван амар мэндийг бий болгосон хөгжмүүд дээр нэмэх нь бас жоохон өндөр BPM-тэй аялгаутай хөгжмүүд гэж би бол бодож байна. Тэгэхээр жоохон ритмтэй тэгсэн мөртлөө гоё юм тайван chill-рхүү жоохон тийм. За хэрвээ би миний 25 он кино байсан бол миний киноны нэр нь самурай гэдэг нэр гэж бодож байна. Тэрний үсэн тэгэхээр чимээгүй баатар хүн яваал гэдэг тэмцээлээд өөрийгөө байнга сайжруулдаг self perfection гэдэг зүйлийг самурайнууд бүх юм дээрээ дандаа хийдэг. Тэгээ өөрийгөө шахаж чаддаг, зоригтой. Тэгэхээр би бас тийм кино байх уу гэж бодож байна. Би 25 оныхоо дууг Rock Bay-ийн Үүлэн цаорхоо нараар одоохондоо бодоод байгаа. Гэхдээ өөр байж магадгүй. Тэгэхээр бас нэг тийм дууг сонгож болох юм гэж бодож байна. За тэгээд цаашлаад нэг арга нь болохоор би 25 онд би хэн байх вэ гэмээр би 41-тэй хүн байна. Би эрүүл хүн байна. Би тэгтээ бүр өөрийнхөө fucking strong гэж байгаа. Тэрний үсэн гэхээ би амар өмнө байгаагүйгээр хүчтэй эрүүл хүн болцсон байна гэж бодож байгаа. Ажлын хувьд би юу их юм мэдж байгаа. Би нэг 4 удирдалтаа нэг аюу чухал дадал зуршлыг нэлээд өөр төрлийн өөр юм хөөний маань өөрчилсөн характерыг бий болгож байгаа тэрнээр ажил. 25 он руугаа бас яг сонины нийтлэг гэж харах юм бол би юу болцсон бэ 25 оныг амжилттай супер бахархаар жил гэж харах вэ гэж харангуй. Маш том сайн төсөв батлагтай гэсэн шүү дээ. Мега төслүүд эхэллээ гэдэг шиг. Миний хувьд гэсэн мега төслүүд эхэлсэн жил болно гэж бодож байна. Хүүхдүүдийн амьдрал, хүмүүсийн амьдралыг өөрчилж чадсан сургуулийг зохион бүтээлээ гэдэг юм болно гэж бодож байна. 4 номын зохиолч болно гэж найж байна. Тэгээд тайлбарж байгаа би 24 онд бид нар Палеро өдөр бат 2-ыг гаргасан. Тэгээд энэнийхээ дараачийн номыг бат 3-ыг бид нар ажиллаад эхэлчихсэн байгаа. Тэгээ бас бат 4 гэх мэт. Ер нь бол төлөвлөгөөнүүд нэлээд байгаа. Тэгэхээр би тэгж яваад бас дараачийн 2 номоо зохиолох уу 4 номын зохиолч гэдэг юмтай болгоно. Бас би дэлхийн мастерсын squash-ын тэмцээнд 5 дугаар сард орох гэж байгаа. Тэрэн дээр тэрийгээ бас тэмцээнд медаль авч өгнө. Амжилт гэж бодож байна. Урт хугацааныхаа гэрлүүгээ бид ойртож байгаа. Эхнэр бид Аз руу нүүж байгаа. Энэ жил энэ сүүлийн хэдэн саруудад 7 сүүлийн хэдэн сарууд одоо энэ хөржиж байна. За анчинаас гарангуудаа би бас нөхсөж байгаа зүйл нь итгэл үнэмшилийнхаа хувьд би маш их дараагийн төвшөнд орсон жил болно гэж бодож байна. Энэ дотор буддизм орж иж байгаа. Эрүүл мэндийн хувьд хүмүүс намайг хараа та одоо дөнгөж 30 гарсан уу гэж ярих болов гэж найдаж байна. Тэгээд магадгүй дараа жил би 20 руу артуулж ярмаар байна. YouTube-ийн хувьд би үнэхээр энэ жил бас нэлээд өшөө хөгжүүлмээр байна. Энэ сувга би өшөө олон сонирхолтой мундаг болгомоор байна. Формат нь таалагддаг, платформ нь таалагддаг. Энэ биеэр ингээд бүтэн нүдээр чихээр бүх юмыг оролцуулж хүнд энэ мэдлэг хуваалцах, мэдээлэл хуваалцах, тэгээд storytelling хийх бол аюу гоё зүйл гэж бодож байгаа. Тэгээд илүү бас артистик тал руу илүү юмар байна. Тэгээд 25 оны харангууд би эргэж хараа ямар гоё хүмүүстэй энэ жил аюу гоё цаг өнгөрүүлвэ гэж хармаа. Гэх мэтийн миний сонины нийтлийн нэрнүүд нь тэр байна. За би аяллуудаа их хвчлэн гаргадаг. Тэгээд энэ жил бол 1 сараас ахгуулаад одоогийн байдлаар 8 дугаар сар хүртэл нэлээх аяллууд бол тохирцсон байна. Гараад ирсэн байгаа. Тэгээд бас нэлээд завгүй аялал ихтэй жил болно гэдгийг харж байна. За тэгээд энэ дотроос хэрвээ та ингээд энэ жилийн 25 оныг ингээд хамгийн ингээд нэг л зүйл таны ингээд болгочихсон супер жил боллоо гэвэл ямар жил байх вэ гэвэл миний хувьд бол хэрвээ манай Play Academy гэдэг одоо энэ манай сургууль маань өнөөдөр эсэлтээ авчихсан аюу гойгоо програмуудыг бий болгоцсон. Одоо манайх 7 оны баг байгаа. Тэгэхээр тэр маань өнөөдөр нэг 20-од болчихсон. Тим ингээд гоё юм. Тэр бол миний 25 оныг эргэж хараад вау энэ жил супер жил байсан шүү гэж хэлэхэд шаардлагатай ганцхан хилдсэн байх хэрэгтэй зүйл. Гэх мэтээр би таны асууж байгаа зүйл та 25 оныг тодорхойлсон нэг л жил тийм ээ түүгээрээ ингэж би нэг 25 он тим юм болсон жилдээ гэж жил юу. Тэгээ тэрэн дотор юу болж байна? 20 хийсэн жил байж болно, нүүсэн жил байж болно, номоо бичсэн жил байж болно. Нөгөө нэг CFA-ийнхаа юу шалгалтыг юу дуусгасан жил байж болно. Хүнтэй суусан жил болно. Найз хүнтэй жийсэн. Тэгэхээр таны
Тэг би албаар ганцхан зүйл гэж байна. Энэ айгүй чухал. Тэгээ нёгийгээ хийсний дараа 3 зүйл дараа нь сонгож үздэг. Тэгээ 25 оныг амжилт тооцоход тодорхойлж чадах ганцхан зүйл болсон жил гэвэл юу байх вэ гэж. За тэрийг хийсний дараа би сая өөрөө уулзчлаа. Тэрний дараа би нэг юмэр юу бас нэг энэ жилийн оролдож үзэх гээд байгаа зүйл mini adventures гэж нэрлэдэг байгаа. Тэг жижиг юм адал явдлуудыг дуусгаж дүүргэсэн жилүүдийг үүсгэж чадах уу. Тэгэхээр боломжтой бол аяллууд чинь бас дээрээс нь ингээд гэр бүлэрээ найз нөхдөдөө эсвэл эхнэр нөхдөдөө нэг хий гэсэн зүйлүүд байна. Энэ жил одоо чинь 7 сард бид хоёр Монголоор нэлийн гоё аялах чи 4 сард аялна, 7 сард аялна. Тэгээ дахиад 7 сард баг 2 аялгаа нэг нь болохоор гаднаас бахан хүмүүс ирээ бид нар Монголд аягүй гоё зүйл хийж чад. Нөгөө тал нь бас яг Монголоор баруун аймаг руу явсан. Гэх мэт энэ жижиг юм аяллуудыг гаргаач гэж хүсэж байна. За би Vipassana явмаар энэ бол бас нэг аялал гэх мэтээр энэ жил та 6 жижиг аялал гоё юм жижиг гэх. Нөгөөтг нь том байсан бол дараа нь арай жижигхэн 6 байвал юу вэ гэдгийг бас гаргаач гэж хүсэж байна. За тэгээд тэрнээс гадна би бас өөрөө side goals буюу хажуугийн зорилгууд гэж жижиг зорилгууд гаргасан ба. Тэгээд тэрэн дотор одоо чинь миний энэ жил хичээж байгаа зүйл би тату нэмж аавна гэсэн байна. За өөрийнхөө энэ хувц сунар загвар дээр фэшн ер нь жоохон сайжруулах хүсэлтэй байна. Энэ жил миний хийж сурах гэж байгаа зүйл хоол хийдгийг буюу тогооч нартай ажиллаад, багш хүнтэй ажиллаа, өшөө гоё айгуу гоё хоол хийдэг болмоор байна. За дэлхийн мастерсууд юу squash тэмцээнийг ярьсан. Маратон болон Spartan race болон хэд хэдэн төрлийн рейсүүд, CrossFit ч юм уу гэх мэт рейсүүдээр дахиж үргэлжлүүлж явсаар байх болно. Гэх мэтээр юм жижиг сажиг бас нэг 10 ширхэг зорилгууд хажуудаа гаргасан байна. Би 25 оноо ингээд төсөөлж бодоод бүтэн үйлбэр барьсан ба 25 он миний хувьд шаргуу хөлмөрлөж шинэ орчинд гарч ажиллах жил байх болно. Энэ жил миний зан чанар хүнийг хөгжүүлэхэд асар их өөрчлөлт авчрах чадaltaй жил байж магадгүй гэж мэдэрч байна. Энэ бүхэн миний буддийн ёс заншил, дадлыг уламж, дадал зуршлуудыг улам гүнзгийрүүлж өгч чадж байгаа сая. Тэгээд дээрэс нь одоо энэ өөрийн энэ 24 оны сүүлийн саруудад хийж байгаа өөрийн сэтгэл зүй, итгэл үнэмшийн бэлтгэл нь 25 оног байгаа моментмыг үүсгэж байгаа гэж байна. Би бие махбодоо илүү итгэхийг хүсэж байгаа. Яг үл миний бие махбод одоо өстой алхах бэлэн болчихсон. Би одоо зүгээр энэ зэмсгээ ашиглаж сурах хэрэгтэй байгаа. Тэгээд дахиад шинэ хил хязгаарыг өөртөө тогтооно гэж харж байгаа. 25 онд би амьдралын хамгийн өндөр түвшний бие оюун санааны гүйцэтгэл хүрнэ гэж харж байгаа. Миний нөгөө жинхэнэ өсөлтийн хугацаа нь одоо эхэлж байгаа гэж харж байгаа. Би эрэгтэй хүний хувьд бас насанд хүрсэн хүний хувьд хамгийн өсөх, томрох жил нь бас 25 он болно гэж харж байгаа. Гэх мэтээр ингэж би бас үргэлжилсэн байдлаар өөрийгөө бичиж байгаа. За тэгээд би 25 онд би түрээс би 41-тэй амар илүүл биетэй залуу байна гэж байгаа тийм ээ. Тэгээд тэрэн дотор би юу байх вэ? За лайф коучийн хувьд би нэг өөр төвшөнд байна. Би үүсгэн байгуулагчийн хувьд энэ 2 компани, 3 компаниуд дээр аюух анхаарал тэднийг өөр дахиад нэг би 4 номын зохиолч болмоор байна. Би олон улсын спортын мастер болмоор 24 онд би спортын мастер болсон бол 25 он чадвал олон улсын спортын мастер болмоор. Би биохакер эрүүл гэдэг дараагийн төвшөнд наваачмаар байна. Би их нэртэй болон гэр бүлийнхэнтэй сайн нөхөр болмоор байна, сайн хүү болмоор байна, сайн ах болмоор байна. Тэгээд би цаашлаад өөрийнхөө одоо профайл гэж юм өөрийнхөө брендийг өнөөдөр бас зүүн даацтай буцааж хөгжүүлж ирэхээр ажиллаж байна. Би подкастер гэдэг хойд англи хэлний подкастыг бид нар буцааж авч байгаа. Гэх мэтээр би бас юм хэн бэ гэж харах юм бол хүнийг ингэж төсөөлөх юм бол миний одоо хуучин Twitter профайл гэдэг шиг миний унших юм бол би хэн болох гэдэг юм гэдгийг бас энэ бич. За тэгээд тэнцэнээсээ харин гаргаа. Одоо энэ би нэг ерөнхий дүрсээр гаргасан бол одоо энийгээ би хараад сар хуваад үлэрлүүлээ. Нэгдүгээр үлэрлэл хийчмээр байгаа зүйлүүд анхаармаар хүмүүс сурмаар байгаа зүйл нь худалдаж явмаар байгаа зүйл гэдэг ингэж гаргачаа. Тэгээд 1-р сард, 2-р сард, 3-р сард энэ дотор чинь одоо би зөвхөн 1-р сарыг л задлаа ярив. 18 ширхэг тасгал хөдөлгөөн хиймээр байна. 60 нэмэх нохоон хөшнүүд зүрхний цогцолтын хэлбэлцлийг 80-аас буулгамааргүй байна. Өдөр болгоны бясалгал болон мөрөглөө хийдэг болох талтай 4 ном уншиж бичих юм байгаа. 30-нд би зорилгоо дахиж хянан шалгана гэж харсан байна. 1-р сарын 30-нд төслүүдийг харах юм бол шинэ номныхоо драфтыг урагшлуулах талаар ярьж байна. Англи хэлний ном дээр ажиллана, big test-ийг хийн. Нөгөө юм хоол хийж сурна гэдэг дээр 2-3 төсөл байна. За тэгээ контентын хувьд нэлээд төлөвлөгөөнүүд гаргацсан байгаа. Хийх ёстой нэг 2-3 том хамт
тогтож ажиллаж байгаа төслүүдийн ерөнхий танилцуулга вебсайтуудыг босгох ажлууд яригдж байна. За энэ харин 1-р сарда багтаад би марафоно гүйцэтгэх юм билүү гэж харж байна. 1-р сард би Таиланд руу нүүж байгаа манай Play Academy нүүж байгаа биш. Таиланд руу аялна. Яг л манай Play Academy дараачийн өсвөр насны зориулсан олон улсын кампа бид нэр зохиож байгаа. Тэгээ 1-р сарын 9-өөс би Лондоноос яваад хүүхдүүдтэйгээ өөрөө Таиландд 8 хоног манай 2 дахь кампа Play Academy хийн. За бас дээрээс нь би Бангкокт үүсгэн байгуулагч нартай хамт 1-р сард миний анхаарах нэг дадал зуршил бол хүмүүсээс ирж байгаа мессежүүдэд яг тодорхой цагийн үеэр мэдээ буцааж хариу өгдөг байх, холбогддог байх гэх мэт зүйлээр анхаарна. Гэх мэтээр би сараа ерөнхий жилийн мөнгө айс мэдрэмж зохих гээд байгаа том зүйлүүдээ аваад улирал руу, улирлаас жил рүү сарлуу хуваацсан байгаа. Тэр дотор би яаж хүмүүс ярьж байгаа, төслүүд ярьж байгаа, хэмээр байгаа зүйл ярьж байгаа, амар байгаа зүйл. Би категори хардаг хэвээрээ би эрүүл мэнд гэж хардаг, бүтээх зүйлүүд гэж хардаг, санхүүгийн зорилгоуд гэж хардаг. Одоо би энэ жил бас нэмж байгаа характер буюу энэ око гэдэг хүн хинбэ гэдэг дээр анхаарах зүйлүүд яаж юм. Тэгээд сурах зүйлүүдийг бас тусна категори ийм категориудыг харж байгаа. За тэгээд сүүлийн хэдэн минут нь тэгвэл зорилго гаргахтаа миний зүгээс харж байгаа нэг 10 хэдэн анхаарах хэрэгтэй зүйлүүд гэж харж байгаа зүйлүүд нь юу вэ гэвэл мэдээж хэрэг та өөрийнхөө зорилгыг өөрийнхөө байлгах нь аюулгүй чухал. Энэ үнчээр асууж үнчээр хариулах асуудал явж байгаа. Тэгээ ихэнхдээ хэрэг өөрийнхөө сэтгэж чадахгүй бол хүнээс хуулах, хулгайлах зүг алхам. Гэхдээ тэгсэн ч гэсэн тэр авсан зүйлээ мэдэрч үзээ, хийж үзээд болгоцсон юм шиг хараад тэгээд яг өөрт чинь нийцж байгаа нэгцгөө. Зорилт гаргах амархан. Харин тэрийгэ биелүүлэх нь л хамгийн хэцүү. Тэгэхээр бид нэр ер нь иймэрхүү юм ярахаараа хамгийн түрүү ярих хэрэгтэй зүйл чинь хэрхэн зорилгоо бичиж сурах вэ? Хэрхэн харин бичсэн зүйлээ хийдэг болох төвшөнд нь хийж сурах вэ гэдэг чинь өөрөө тэгэхээр өөрийнхөө болон өөртөө үнэж байна гэдэг аюул чухал байгаа шүү. Тэгэхээр өөрийнхөө. За хоёрт нь смарт гэж байгаа тийм ээ. Хэмжиж болох үз байх хэвээр, эхлэлтэй байх хэвээр, төгсгөлтэй байх хэвээр. За би энэ дээр орчны дизайн буюу хаана хийгддэг, хизээ хийгддэг, ямар үйл ажиллагааны дараа ямар юмны өмнө нь хийгддэг гэх мэтэр зорилготой зугаар. Тэгмүүд одоо миний ярьж штеп. 1-р бол 1 сарын 30 гэхэд би нэг юмыг нэг удаа ийм байдлаар ийм хүмүүстэй энд тэгж хийцэн байна. Тэр гаргаж байгаа чинь одоо бид нэр хий хоосон мөрөөдөл гэдэг зүйлийг аваад бодит үйлдэлийн төлөвлөгөө болгож явуулж байгаа. Инхээр хийх магадлал чинь хамаагүй өндөр болж байгаа. Энийг хүмүүс системчлэх гэж хэлээд байгаа тийм ээ. Тэгээд ийм. За миний дараагийн зөвлөгөө энэ байна. Та яг одоо бичсэн төлөвлөгөөнийхөө 1-р сарын зорилгыг аваад тэрний зөвхөн бичснийхаа 10% эхлээд хий гэж байна. Өөрөөр хэлбэл 20 удаа суниана гэсэн байсан бол 2хан суниалтыг одоо яг хийнэ үү гэж хэлмээр. За миний дараагийн зөвлөгөө нь бичих нэг амархан тэрийг дахин хянах, ажиглах, харах, сайжруулах гэдэг аюул чухал. Тэгэхээр дахин харах хэрэгтэй. Тэгэхээр энэ чи болохоор би нөгөө ямар механизм ашиглаж календар ашиглах юм уу? Ямар tool ашиглаж би болохоор өөрөө Freeform гэдэг аппликейшнийг ашиглаж байгаа үнэгүй аппликейшн. Гэхдээ энэ яг юу гэхээр том юм canvas үүсгэх боломжийг гаргаж ирж байгаа. Өөрийнхөө зорилгыг байна мэдрэх хэрэгтэй. Яг энэ зорилгоор хүмүүс яадаг юм гэхээр өглөө ирж ирээд өөртөө сануулгах, өөрөө мэдэх, яах гээд байгаагаа, ямар орчинд ямар хүн болцсон байхыгаа төсөөлөх тийм ээ. Одоо энэ бүр зүрхэндээ мэдрэхийг хичээх гэдэг гэж. За өөрийнхөө ажиглан дандаа хянана тийм ээ. Тэгэн гутаа чи энэ одоо миний нэг яатсан анзаарсан зүйл би яасан гэсэн чинь өнгөрсөн 24 хоног харсан чинь би 7 сар хүртэл яг сараар төлөвлөлөө явуулсан байсан. Тэгээд яг миний бүтээмж болон эрүүл мэнд янз янзын хэмжүүрүүдийг харсан 7 сар хүртэл аюу өсч явж байгаа. 7 сараас би яг сарын хэмжүүрүүд нөгөө монитор байхгүй болсон чинь тэр нэг автгаараа хэлсэн баг. Тэгэхээр яг сар болгон дахиж мониторлох, ойрхон дахиж харах ямар чухлыг сая дахиад миний юм. За энэ зорилтууд гаргасан бол одоо энэ яг бодит 25 оныхоо чинхэн бусдтай харьцдаг өөрийнхөө бодит календар дээр суулгах гэж. Би яг одоо календар дээр 1-р сарын аялал хэзээ хүмүүст хэлчихэж байгаа. Око Таиландд байж шүү. Илүү юм энэ дээр байх ч болохгүй. Окт ярилцгийг тэр цагийн зоонд байна, тийм үеэр байна, тийм зав байна, тийм. Гэх мэтээр миний хиймээр байгаа бүх зүйлүүдээ би календар дээрээ тодорхойлсон зүйлээ зооч юм бол тэрийг би хийх биш. Амьдрал гарч ирээ намайг алгадаад миний цагийг надаас өөр хүмүүс юм уу амьдрал авчих биш. Би өөрөө удирдах боломжоо авч үлдсэн хിവэрэ болж байгаа тухай чи ярьж байгаа шүү. За тэгээ бас нэг хэлмээр байгаа зүйл нь миний түрүү чи хэлсэн цагаа яан дээр хараа
хүмүүс төлөвлөгөө гаргахтаа, зорилго гаргахтаа нэг алддаг зүйл өдрөө болгон хийн гэсэн. Өдрөөр төлөвлөх гээд байдаг. Гэтэл өдрөөр байхаас илүү 7 хоногудаар, сараар, улирлаар, жилээр байвал айгүй зүгээр байдаг. Хамгийн багадаа 7 хоногоос багасаад ер нь бол дэмий гэж харж байгаа. Яагаад вэ гэвэл бид нар цаг хугацаа багасах тусам бидний нийт нэгж аяг өсөж байгаа тийм ээ 54 7 хоног яригчээс бол 365 хоног яригч байгаа 365 хоног теснэ гэдэг аяг үгүй 54 удаа теснэ гэдэг арай амархан тэр минь сэтгэл зүйн асуудал яригч байгаа нөгөө миний төвч ярьсан цаг хугацааны хэмжүүрийг өрсгөж томсгосноор багасгаснараа өөрийгөө удирдах тийм арга барил механизмыг ашиглаж байгаа гэх юм байна энийг хүмүүс бас яг жоохон ойлгож өгөх байгаа. Энэ хамаагүй төвчээртэй болгож өгдөг, өөртөө ихтэй болгож өгдөг, өршөөлтөй болгож өгдөг, яарахгүй болгож өгдөг ийм механизм байдаг. Гэх мэтээр анзаараад гарах юм бол та өнөөдөр өөрийнхөө 25 оны зорилтуудыг гаргана гэж бодож байна. За тэгээд яг одоо энийг би өшөө ингээд цаашаа яг өөрийнхөө би харуулад ярих нь нэг сард би дахиад дараачихсан сургалтыг хийн. Тэгэхээр тэр сургалт нэр хэрвээ та бас өөрийнхөө хамтдаа надтай хийгээл Alpha Humans-ийн 1-р сангийн сургалтанд орж ирээ зорилт тодорхойлох дээр хэдүүлээ. Минийх рүү гүнзгий ороод дахиад асуулт хариултаа гоё ярилцаад хийж болох шүү. За тэгээ ямар ч байсан хийгээрээ заавал хийх чухал шүү. Энэ бол бүр яахааргүй өдөр шөнийн ялгаа шиг амьдралыг өөрчилдөг энгийн боловч маш хүчирхэг зүйл байдаг шүү. Зорилго тодорхойлох, зорилт тодорхойлох. Тийм болохоор өдий хүн болгоно амтай хэлтэй хүн болгоно зорилго тодорхойлох тухай ярьдаг байна. Тэгээд яагаад гэвэл энэ хүний амьдралыг өөрчилдөг зүйл болохоор. Ингээд энэ оныхоо баг анхны подкаст 25 оны анхны подкаст энэ байж магадгүй гэж бодож байна. Энийг үтсэн та бүхэнд баярлалаа. Нэг ч гэсэн хэрэгтэй юм сонссон байх гэж найдаж байна. 25 онд энэ YouTube сувгийг сайжруул гэд надаа ганцхан зүйлийг око хийгээрэй гэвэл тэр нь юу байх вэ? Жишээ нь видеого богинохон болох, видеого өсөлттэй болох, ийм сэдвийн тухай яар, ийм төрлийн видео гэх мэтэр хэрвээ та надад ганцхан зүйлээ сайжруулах гэх юм бол YouTube сувгаа сайжруулахад юу хэлэх вэ? Тэрийг надтай хуваалцаарай. Энэ бэлгийг надад өгөөрэй гэж хэлмээр байна. Тэгээд он төгсөж дуусч байгаа энэ хувьд би таад бас хэлмээр байгаа зүйл subscribe хийгээд надтай олон жил байсанд баярлалаа. Маш их баярлалаа. Энэ үзэж байгаа чинь хариу бичиж байгаа чинь комент бичиж байгаа чинь миний түлш гэдгийг ойлгож байгаа гэж байна. Тийм болохоор би өнөөдөр ингээд үргэлжлүүлж, урагшилж явсаар байдаг. Яг ийм контентн дээр үндэслэж мэрэгжил бий болгох, амьдралын ажлыг бий болгох гэдэг бол айгүй хэцүү ажил. Эдийн засаг нь өөрөө тийм нийцдэггүй. Тэгэхээр хэрвээ мөнгөний төлөө хийж байгаа бол энийг айгүй хийх хэцүү. Хэрвээ энийг өөр аргаар ингээд хөдөлгөж чадах юм бол айгүй чухал зүйл. Гэхдээ яг тэр үед нь юу төвш болны гэхээр хүмүүсийн үзэж байгаа нь хүмүүст хэрэгтэй байгаа нь хүмүүсийн амьдралд миний ярьж байгаа зүйлээс хэрэгжигдэж байгаа нь өөрөө буцаагаад яг чинхэн одоо үндсийн нөгөөж нь байдаг шүү. Тэгэхээр ингээд цуг байсанд маш их баярлалаа. Тэгээд таалагдж байгаа бол дэмжсэн хэвээрээ байгаарай. 25 онд би өшөө гоё олон зүйлийг хэмээр байна. Тэгээд баярлалаа бүгдэнд нь. Бэлэр өдрөө байцгаагаарай. Дараач хийж аваар болцгаая.